Дараагийн мэдээг танилцуулъя. 2025 онд дэлхийн археологийн судалгаанд ихээхэн дэвшил гарсан он жил боллоо. За энэхүү 2025 онд археологийн судалгаанд нэгдсэн нээлтүүд нь хүн төрөлхтний түүхийн мэдлэгт ихээхэн олон төрлийн ахиц дэвшлийг авчирч байгаа юм байна. За хүн төрөлхтний өмнө нь мэддэггүй байсан мэдлэгийг баталгаажуулах шинэ мэдлэгийн уурхайг бий болгоход археологийн нээлтүүд чухал нөлөөллийг үзүүлсэн байна. За тухайлах юм бол Боливийн Торторо үндэсний хүрээлэнгийн Карлос Помпагаас эрдэмтэд үлэг гөрүүлийн 16600 мөр 1378 замыг илрүүлсэн байна. За судлаачид ойролцоогоор 7485 хавтгай дөрвөлжин метр талбайг судалсан. Ингээд чулуутсан мөр нь нэг газарт илэрсэн хамгийн олон үлэг гөрүүлийн мөр болохыг нь тогтоосон байна. Life Science байгууллагын мэдэгдэж байгаагаар эдгээр мөр нь 145-аас 66 сая жилийн өмнө амьдарч байсан 2 хөлтэй 3 хуруутай терапод нэртэй үлэг гөрүүлийнх байсан байна. За хамгийн урт мөр нь 30 см орчим урттай байсан байна. За энэ нь бол телефозавр буюу эсвэл аллозавр зэрэг дунд зэргийн терапод үлэг гөрүүлийнх байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Судалгааны дэлгэрэнгүй Полос One сэтгүүлд нийтэлсэн байна. За мөн бас хүн төрөлхтний түүхэнд чухал бас нээлт болж байгаа юм археологийн нээлт бас нь Английн зүүн хэсэгт Салпоток Беренхайм нэртэй археологийн дурсгал газраас ойролцоогоор 400 мянган жилийн өмнө хүмүүс зориудаар гал түлж гал гаргаж байсныг нь тогтоосон ийм дэлхийн хамгийн эртний шууд нотлохыг нээсэн гэдгээ Британий эрдэмтэд зарласан байна. Британий музейн судалгааны баг шатаасан шаврын хилтерхий хүчтэй халуунд хагарсан гар сүх цахиур чулуун зохиход оч усардаг төмрийн прит эрдэс бодис эсгүүдийг олсон байна. За энэхүү нээлтээс өмнө бол хүн анх гаргаж байсныг нотлох хамгийн эртний батлагдсан нотлого нь Францын хойд хэсэгт орших Неандерталчуудын дурсгал газраас олдсон. За энэ нь бол ойролцоогоор 50 мянган жилийн өмнө байсан байна. За уг судалгааг Nature сэтгүүлд нийтэлж байгаа. За өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн 50 мянган жилээс өмнө буюу 400 мянган жилийн өмнө анх гал гаргаж ахуй амьдралдаа хэрэгж байсныг нь бол энэхүү судалгаагаар тогтоосон байна. За мөн бас нэгэн сонирхолтой судалгааны нээлт гарсан Испанд халимны ясаар хийсэн 20 мянган жилийн настай багжийг олон улсын эрдэмтэд олсон байна. За шинжлэх ухаан судалгаа технологийн талаар веб мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг FIS.org-ийн мэдээлж байгаагаар Барселон, Франц, Их Британий эрдэмтэд энэхүү судалгааг явуулсан байна. За судалгааны явцад Испаний Бискай булангийн эрг орчмын бүс нутгаас 83 ясаар хийсэн багжийг олсон байна. За мөн Баск мужийн Санта Каролина агууд 90 ясаар хийсэн багжийг спектрометр болон радио нүүрс төрөгчийн он цагийн шинжилгээгээр дээжийн төрөл зүйл насжилтыг нь тодорхойлох судалгааг хийсэн. За эргийн археологийн судалгааны дурсгалт газрууд нь далайн түвшин нэмэгдэхэд эмзэг байдаг учраас энэхүү судалгааны үр дүнд хүн халимны хоорондын харилцаа яг хэдийд өрнөж байсан бэ гэдгийг нь бол судалгад хүндрэлтэй байсан гэсэн хэдиж бол судалгааг амжилттай явуулж шин нээлт хийж чадсан. За ингэснээр хүн далайн хөхтөн амтан эрт дээр үеэс хоорондоо харилцаанд орж байсан. За энэ үед бол далайн экологи ямар байсан талаарх ойлголт мэдлэгийг урагшлуулахад энэхүү нээлт чухал нөлөөллийг үзүүлсэн болохыг эрдэмтэд тогтоосон байна. За мөн эрдэмтэд бас нэгэн сонирхолтой судалгаа хийсэн хүн муурны хоорондын харилцааны талаар судалгаа хийсэн байна. За энэхүү судалгааны үр дүнд бол бидний бодож байснаас хамаагүй хожуу бол хүн муур хоорондоо харилцаж байсан тогтоогдсон байна. За судлаачид Европ, Хойд Африк, Анатолийн археологийн дурсгал газруудаас олдсон муурнаас авсан ДНК-гийн дээжийг судлаж муур хүн хоорондын харилцаа өмнө нь бодож байсанчлан 10 мянган жилийн өмнө биш харин 3500-аас 4000 жилийн өмнөөс эхлэлтэй болохыг судалгаагаар тогтоож гаргасан байна. За Египтэд бол муурыг маш их дээдлж үздэг байсан, урлагт мөнхжүүлдэг байсан. За тэр байтугай замданшуулж хадгалдаг байсан тухай мэдлэгийг энэхүү судалгаа улам баталж олон нийтэд хүргэсэн байна. За судалгаанд муурыг бол гэршүүлж эхлэхэд бол эхлээд тэднийг хөлөг онгоцон дох хархнуудыг устгахад ашиглаж байсан. За энэ нь бол ердөө 2000 жилийн өмнө муурнууд Европод хүрэх шалтгаан болсон. За дараа нь бол торгоны замаар дамжаад Хятад руу муур тархсан гэсэн ийм бас судалгаа гаргасан байна. За ойролцоогоор 3500 жилийн өмнө бол муурыг гаршуулахаас өмнө Хятадд хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсан Ирвс муурны өөр нэгэн зүйлийн уул мөрийг бас судалгаагаар олж байсан байна. За энэхүү судалгааг Cell Genomics нэртэй сэтгүүлд мөн
эрдэмтэд хэвлэн нийтүүлж олон нийтэд мэдээллийг түгээсэн байна. За мөн хүний одоо анх зандансуулж байсантай холбоотой хамгийн эртний жишээ гарсан байна. За энэ жишээ нь бол 14 мянган жилийн өмнө вьетнамчууд хүнийг зандансуулж одоо хадгалж оршуулдаг байсныг нь тогтоосон байна. За өмнө нь бол занданшуулсан хамгийн эртний жишээнүүд нь хойд Чилид барьлах Чинчиро соёлд хамрагддаг. Ойролцоогоор 7 мянган жилийн өмнө эртний Египтээс болон хувьд бол 4500 жилийн орчим одоо хүн занданшуулж байсан улам мөрийг олж байсан. За тэгвэл энэхүү одоо судалгааг урагшлуулах судалгааны илүү олон жилийн өмнө бол хүмүүс хүнийг одоо нас барагцтай занданшуулж оршуулж байсныг нь тогтоосон байна. Хэдэн мянган жилийн өмнө хүмүүс нас барагцтай бүхийсэн байдлаар байрлуулад бага температуртай галын утаагаар утах замаар бол хатааж дараа нь зандансуурсан зохицыг оршуулгын газар руу зөөдөг байсан байна. За нас барагцтыг утах энэ аргыг одоо ч гэсэн Папуа Шинэ Гинейд ашигласан хэвээр байдгийн байна. За судалгаагаар хийгдсэн 9 бус нутгаас авсан ясанд үзэхэд утсан үлмөр бол илэрсэн хойд Вьетнамаас олдсон хамгийн эртний жишээ нь ойролцоогоор 14 мянган жилийн өмнө хүнийг одоо утаж оршуулдаг байсан шинж тэмдэг илэрсэн байна. За үүнтэй төстэй бус жишээ нь бол 12-оос 4 мянган жилийн өмнөх булшнаас мөн олдож байсан гэдгийг судлаачид хэлж байгаа. За өөрөөр хэлбэл 2025 онд бол археологт томоохон нээлтүүд гарч байгаа. За энэ нь бол хүн төрөлхтний түүхийн мэдлийг урагшлуулахад ихээхэн ахиц дэвшлиг авчирж байгаа гэдгийг эрдэмтэд онцлон мэдэгдэж байгаа. За энэ судалгаанаас гадна олон одоо бас археологийн чухал нээлтүүдийг хийсэн гэдгийг эрдэмтэд хэлж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.